бол дэмжиж байна. Өнөөдөр бол Монгол улсад тэр тусмаа эрчим хүчний салбарын одоо найдвартай их үүсвэрийн хомсдол бий болсон байгаа ийм тохиолдолд том одоо төсөл хэрэгжүүлж байгаа энэ одоо хувийн хвшлийн болон гадаадын хөрөнгө оруулагч аж ахуй нэгжүүдийг дэмжсэн төрийн бодлогыг зөвхөн одоо татварын ийм бодлогоор дэмжиж явуулчих юм бол ажил бол нэлээд хурдтай явах юм боломжтой гэж ер нь бол ярьдаг. Өөрөөр хэлбэл гүйцэтгэгчийн импортоор оруулж ирж байгаа энэ тоног төхөөрөмжийг тэр тусмаа эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж байгаа бүх одоо аж ахуй нэгжтэр энэ асуудлыг хамааралтай гэж одоо үзээсэй гэж бодож байна. Тийм учраас энэ одоо төслийг бол дэмжиж байна. Үнэхээр одоо жишээлбэл Баруун Таван аймагт баригдаж байгаа эрчим хүчний найдвартай их үүсвэр болох Тэлэмний цэцэрлэгаан станцын одоо ажил бол эрчимтэй явж байгаа. Тэгээ энэ төслийг хэрэгжихэд бол Монголын талаас гарч байгаа хөрөнгө байхгүй 100% гадны хөрөнгө оруулалттай концессийн хуулиар энэ төсөл бол явж байгаа. За мэдээж үр ашгаа бол тийм богино хугацаанд бол өгч чадахгүй. Гэхдээ энэ бол Баруун Таван аймгийн эрчим хүчний одоо нэгдсэн сүлжээг найдвартай их үүсвэрээр хангах боломж бүрдэж байгаа учраас импортын татварын одоо тодорхой хөнгөлтүүдийг үзүүлэхэд хамааруулах ёстой гэсэн одоо ийм саналтай байна. Хэмжиж байгаа шүү.